болцсон гинэ. Яг нь спортоор нөгөө хоолоо олж идэхгүй гэж багш нартай загнуулахаар жоохон тэгдэг. Хин ч аав ээжийг харсан муу тоглоомж явахгүй шүү дээ. Танай багийн аав талын дэгүүл юм бэ? Хурд ер нь баг бүгдийг тоглолцдог. Спортоор хичээлснээ нээлтээ, хүрээлээ, жисэр төвчөртэй бол хүмүүжлтэй болдог шүү. Цагийн зөв зохицуулдаг. Тэр нь эрүүл биетэй болохыг хүсвэл спортоор хичээлдэг. Тэгээ амар баярлалтай л хичээлээд ангийнханд. Ингээ зүрх гаргаж. Our Time podcast 3-р дугаар Монголын хамгийн анхны цорын ганц сайн лигийн, сайн охидын лигийн маань тамирчид болох 16 дугаар сургуулийн Storm багийнхан маань хүрсэн ирсэн байна. За өдрийн минь тогтоо. За багийнхныхаа талаар өөрсдөө танилцуулаад тэгээд подкаст эхэллээ. За чамаар эхэллээ. Ямар хизээ байгуулагчийн ямар баг вэ? Тэгээ ямар байрлал тоглодог вэ гэд өөрийгөө танилцуулаад хамаараас эхэлж. Би болохоор 16 дугаар сургуулийн тоглогч, холбон тоглогч газар үеийн хангуурцлаа. Холбон тоглогч халиан бандаг утгадаг. За Намайг энэ хоёрын мөхтөл хийдэг. Би 16 дугаар сургуулийн ахлагч, холбон тоглогч төр байв. Ахлагч, холбон тоглогч. За хоёр холбогч ирсэн байна тий. Намайг Батхугийн Ариун заяа гэдэг Storm багийн довтлон тоглогч. За багийнхныхаа талаар яриач хизээ байгуулагчсан баг вэ? Тэгээд би царайг нь харж байгаад ингээд бүрдүүлсэн юм шиг яасаа хөөрхөн огтод гэдэг. Оруулаа. Манай баг нь 2022 онд байгуулагдаад. Тэгээ одоогоор 4 жил болох чинь. За. Тий, яг насны ангилалтай юм. Тийм баг. 14, одоо 15, 14, 13 гэд 3 насны ангилалтай. 3 насны ангиллаар нэг баг болгоцсон гэсэн үг. Одоо U12 нь тусдаахгүй юу? За. Уг 13. Тэгээд U15, 14 хоёр нь ингээд нэг. За та гурван маань болохоор нэг багт тоглоод 2 жил болж байгаа гэсэн үг. Тий, юу нь чинь 3 жил баг 4 жил. За тэгвэл сакс руу яаж явж байгаад орсон бэ? Саксанд яагаад дуртаасан? Хизээнээс дуртаасан? Хиний нөлөөлөл их байсан? Энэ хөөрхөн охтодыг сакс руу хэн оруулсан? Тэний талаар. 5 дугаар ингээд дүүргийн авраг болдог байхгүй юу? Тэр нь ингээд манай сургууль авах гээд баг бүрдүүлээд тэгээд хэдэн хүүхдүүд ингээд сонгоод орсоохгүй. Тэрнээс хойш сакс тоглож ирсэн. Тэр чинь 5 дугаар анги. Одоо манай энэ болохоор 4 дугаар ангиас баг. 4-5 дугаар анги гэдэг чинь жоохон хүүхдүүд байсан биз дээ. Ханграа яаж харсан? Манай аав ч багш. Тэгээ манай ах бас сакс тоглодог. Тэгээ ахыгаа тэмцээнийг хаяад үздэг байсан. Тэгээд нэг дүүрэгт ингээ орж исэн баг насандаа. Тэгээл авраг эдэр аваад тэгэл ер нь дуртай болж ирсэн. Аавын нөлөөлөл хамгийн байсан үү? Аавын нөлөөлөл. Зүг. За 10-11 наснаас ингээд саксан бөмбөг хичээлээд явж байгаа охтууд тэгэхээр та яг сакснаас яг юу авсан гэж боддог вэ? Ямар чадвар, ямар зүйлийг сурсан? Би бол анх сакснараа юу чаддгүй байсан. Тэгээд амар тийм загнуулдаг. Жохон тийм өөрийгөө илэрхийлэх чадваргүй байсан. Тэгээд ангийнхантайгаа ч гэсэн их ярьдгүй. Тэгээд 6 дугаар ангид дунд ангид орж ирээд сакс тоглоод тэгээд бас ангийнхантайгаа гоё нийлтэй болоод багш эдэртэйгээ бас гоё ярилцдаг тийм болсон. Нээлттэй л олж ирсэн. Юудаас ч ичхгүй тийм. Гоё чөлөөтэй гэсэн. Найдлахын дөө. Чамд жоохон ядрангуудаа сакс тоглож зүгээр. Энийгээ л явж идэг тийм байж байгаа байхгүй. Хөдөлгөөн бас тэгэхээр амар чухал ах нь шүү дээ. Яг юм сэтгэл санаа болон юм ядрах мэдрэмжийг ойлгох гэж тийм. Ер нь бол нэг хөдөлж байгаа үед чинь би чинь бас яг өөрийнхөө зарчмаар ажиллаад талгай тарих ч юм уу сэрэгдэг тийм. Тийм учраас хичээлээ хийж ч гэсэн амар сайн нөлөөлөх байх гэж бодож байна. Тийм үү? Хичээл хийхэд бол өвлөрөхөд ч юм уу. Жог хичээл ихээр төвлөрөхгүй байх шүү дээ. Саксаа сайн тоглохгүй юм шиг. Бэлтгэлээ сайн хийхгүй юм шиг тэгвэл. Мэдгүй сонирхдаг. Хичээл хиймээр байсан.
Хичээл одоо амарсан байгаа тийм. Тэгэхээр Одоо орлоо. Өөр одоо ингээд олон хүүхдүүдтэй нэг баг болж байгаа. Тэгээ нэг баг гэдэг чинь нэг зорилготой байгаа тийм. Тэгэхээр маш олон тийм багаар ажиллах чадваруудыг салдаг байх гэж бодож байна. Тэгээ дээрэс нь нөгөө цагийн хуваарууд нь бас яг хичээл орсон багт шахуу байдаг бах тийм. Ер нь бараг 16-7 хичээл орчих нь. Тэнд чинь бас жоохон төрөлтөн сэтгэл санаар нь ихтэй бэлтгэл орчих шууд гайгуулчдаг байхгүй юу? Сэтгэл санаа ингээд асуултын дараа угаасаа айгу гоё ялдаг тийм. Багийнхантайгаа гоё ингээд нэг хамт ингээд байгаад галзуураа. хаваа бацхгүй шүү. Хичээлд явахаас илүү бэлтгэл рүү явах хэрэгтэй. Тийм. Яг тийм. Тэгвэл сагсаар хичээлхээс өмнөх би ингэж өөрчлөгдсөн гэвэл юу яах вэ? Юу гэдэг? Өмнө чинь би ерөн бүжгэлдэг, нуугардаг талдаа байсан байхгүй. Тэгээ амар нөгөө хурхаа байсан юм аа. Тэгээ намхан байсан амар намхан. Тэгээл сайс тоглож ирэхлээл нэг жоохон биерхүү болоод тэг өндөр болоод тэгж ихсэн. Юу амар тунхаа идэм билээ сакс тоглоог хүүхдүүд. Найзтай гарангууд булчинлаг болж ийн гэсэн. Юу бэ ирхүү. Тий. Ирүүл болж ийн гэсэн үг ч бас тийм. Ямар гоё юм. Тэгэл тоглож эхлэхээс өмнө болохоор нэлийн бүдүүн миралэг байсан. Тэгээд тоглож эхснээсээс гайгүй өсөөд ямар нэгэн юу өөрчлөлт орсон би. Өөртөө итгэх хэр их нэмэгддэг вэ? Амар ер нь нэмэгддэг шүү. Яа тэгвэл та гурван маань дүүтэй юу? Дүүтэй. Эрэгтэй эмэгтэй хэдэн дүүтэй? 2 3 би 1 дүүтэй. Би 3 дүүтэй. Вау. 3 охин гүү юу? Нэг эрэгтэй 2 эмэгтэй. Дүүнэр нь одоо жоохон уу? Жоохон миний доотлих эмэгтэй байхгүй. Одоо 3 дахь анги. Тэрний доотлол нь эрэгтэй нөгөө 1-р анги. Тэгээд доотлол нь одоо 1 настай. Саяхан хүрсэн. Тэгвэл та гурав дүүнэртэй яг ямар спортоор хичээлхийг зөвлөх вэ? Нэр Саксаас гоё өөр дуртай спорт байгаа юу? Саксаас үгүй волейбол та. Волейбол тэгээ адилхан хурд үз яацдаг. Тэгээ нэлээ ойролцоолохоор яа. Таквондо идэрл. Таквондо. Мад амар нөгөө ингээд нэг зодтолдог маа ер нь дүүнэр зодтолдог дүү. Би ч гэсэн зодтолдог ах. Тэрхүүтэй бол дүү эмэгтэй нэг яг доотлохоо дүү таквондо хичээлхийг санал болгох. Саксаа санал болгохгүй юу? Сакс бол тоглоно. Ер нь бас хамт явах л байна. Дүүнэр нь хэр тэмцээнээр нэрж үзчихин. Тань шиг сакс тоглодог болно гэж ярьж байгаа хүүхдээ нь бараг үгүй шүү дээ. Сакс би волейболоор явна гэх тийм үү. Волейбол таартай. Маад одоохондоо арай тийм юм ярьж эхлэег бол. Тэгээ нөгөө манай аав хоёроо хоёулаа ажилтай байдаг. Тэгээ дүүх хар хөнгөө би бэлгэлтэй амтаа авчдаг хгүй. Тэгээ хаяа утас үзэн хаяа бөмбөг ингээд тоглоод байж. Би саксаа орхол юм байна тий. Ерөн байж болох. За сайн лигийн талаар сэтгэлээсээ хуваалцаач. Одоо Монгол бол царийн ганц хамгийн анхны удаа зөвхөн охтуудын лиг гэж зохион байгуулагдаж байгаа ч тийм. Сэтгэл нь ямар байгаа вэ? Ер нь лигт ингэ тоглох ямар хөө үед юм бэ? Гоё штт. Тэ нөгөө хичээл нор дээрс тавцахгүй юм. Цагийн хуваарт. Тэ гоё тоглолт. Зүгээр гоё л энэ өөр яаж юм. Тэгээ охтын лиг гэж гарч ирнэ гэж өстэй бодоагүй. Эсвэл охид хүүгүүдээгээд нэгтгэсэн лигүүдэд тийм хөл лиг гарч ирэх баг. Жисэл шиг. Би хариулт хэлэхгүй энэ хоёр гэж. Лигийнхэн амжилтын талаар хэдүүлээ. Улирлын тоглолт нь хэдэн удаа тоглосон байгаа вэ? Өмнөх л тоглол. Энэ улирлд нэг ганцхан тоглосон. Одоо марсан маа. За 131-тэй тоглолт нь ямар хөө байсан? Үр дүнгийн талаар. Ингээд өндрүүд нь ингээд зиг өндөртэй болохоор ингээд бас тэд нар чинь жоохон өндөр биднээс өндөр мэ. Та нараас өндөр юм уу? Тэгээд өндөр гэдэг жоохон махлаг дүү байсан хгүй юу? Тэгээ жоохон биетэй охтууд байсан болохоор бас
биеийн хүчээр илэрхийлсэн. Танай багийн давуу тал нь тэгвэл юм бэ? Хурд тохаал гэж. Хурд. Ер нь баг бүгдийг тоглолцдог. Хурдтай. Залуухан. Хамгийн жоохон охтод юм уу? Лигийнхаа. За одоо тэгвэл өмнө нь зөндөө тоглолтууд хүлээж байгаа юм байна. Та тэгвэл одоо багийнхан тактик ч юм уу тий одоо давуу талаа илүү гаргасан ямар хөө юм багш нар нь зааж өгч байна. Тасгалжуулагч нар нь яг ямар хөө тактикаар та хэд дараагийнхаа тоглолтод оролцъё гэж бодож байгаа юм. Ер нь хурдтай хал Хамгаалтаа сайжруулах гэл. Оновчтой нөгөө пас юу бол Хоёр албагч ирсэндээ оновчтой пас жигтгэн хуваарлах бөмбөг жиг тавиарлах гэдэг тиймэрхүү тактиктай юм. За лигийнх нь хамгийн хүчтэй өрсөлдөгч аль баг гэж харж байна. ер нь бүгдээрээ л Хамт тоглоход хамгийн хэцүү байсан баг байна уу? 33 юм уу да? 33 их хурд. тийм 31 Хамгаалсаа дээ баг. За манай илүү их ярмаар байгаа шүү. За тэгвэл лигийн талаар тийм өөр одоо лигт ийм багасаа тоглоод үзэж байна гэдэг чинь маш том давуу талтай байгаа шүү дээ. Тэгэхээр хичээлийн хажуугаар лиг тоглохоор хичээлээ хэрэг одоо орхигдуулж гинөө эсвэл яг ингэ зохицуулаа яваад иж болж гинөө ямар хичээлдээ хамгийн их дуртай вэ? зохицуулал явж. Зохицуулаад хийж гинөө багш нартай загнуулахгүй байна. Багш нар нөгөө юу нэг шалгалт эдэр дээр нөгөө муу гарахаар Буу гаргаад үгүй нөгөө жоохон дундаж гарахаар нөгөө хичээлдээ анхаараарай л. Тийм. Энэ бол зохицуулж дэмждэг. Өөрөө амжуулаад цаг тухайд нь хийдэг. Би болохоор нийгэм түүхийн тал дээрээс дуртай. Манай багш нар гэсэн гоё ааштай багш нар байдаг болохоор. Би болохоор монгол хэл монгол бичгтээ дуртай. Энэ бол сайн хичээлээ заадаг болохоор. Би нөгөө хиймдээ дуртай. Нөгөө юмч болох юутай болохоор нөгөө хиймийн багш нөгөө амар заадаг мундаг байхгүй. Тэгээд тийм дуртай тэр аав нь гэхгүй үгүй чамайг сагсаар л явуулна гэхгүй. Үгүй хичээлээ хийгээд. Зөв. Тэгэхээр манай лигийн ураач бас угаасаа ирчтэй, эрдэмтэй ирүүл гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр хичээлээ ерөөсөө хайж болохгүй. Харин цагаа зөв одоо зохицуулах юг хийгээс бас өгч байгаа гэж бодож байна тий. Цаг хичээлээ хийх цагаа гаргана, бэлтгэлээ хийх цагаа гаргана. Тэгээд тэмцээндээ оролцох ч гэдэг юм уу тий. Нарийн зохион байгуулалттай авдаг байх гэж бодож байна тий. Тэгэхээр та хэдийн ер нь 7 хоног яаж өнгөрч ин чөлөө цаг хэр их гарч ин. Амар хурдан л өнгөрөөд. Өглөө хэдэн цагаас босоод яг юу хийдэг вэ? Өглөө бол нэг ажил хийдэг юм хийх юм. Тэгээ ерөө жоох оройдол ирдэг. Хичээл чи орой орд юм. Үгүй. Хичээл амарсан болохоор. Тэгээд нэг өдөр нь байж байгаа гэртээ байж байгаа тэгээ гараад юу бэлтгэлтэй явдаг. Тэгээ орой ирээл тэгэл жоох ээж мэжтэй тусалчаал тэгэл унтсан шүү дээ. Тэг хичээлдээ хийх цаг үед яг ямар хуу хуваартай явдаг вэ? Хичээл өглөө ороод өдөр тараал тэг гэртээ ирээл жоохон байж байгаа буцаал бэлтгэлтэй явдаг. 7 хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийх үү? Ер нь бараг 3-4 удаа бараг хийн. Ойр тэгт хичээл амарсан байгаа болохоор нэг хийхгүй байгаа. 2-3 удаа л тэг сул цаг гарахаар дуудаад тэг бэлтгэлээ хийчихдэг бас. Босод баг ч өдөр болго юм бэлтгэл хийж байгаа. тийм. За тэгээд чөлөө цаг тэгэл дүүл хангалттай гоё гарч байгаа юм биш тий. Гайгүй гарч байгаа. Сагсан дээр нөгөө хамгийн дургуй тасгал ч юм уу нөгөө нэг хийлэгдэг юм бидэг үү? Одоо бэлтгэл дээр чинь юунд хамгийн дургуй? Гүйлэх л байгаа шүү дээ. Гүйлэх нь гоё. Заал оруулаад хэдэн удаа гүөх үү? Тэгэл шуум хооронд гүгүү гэх. Ингээд гүгүү гэдэг тийм. Тэр нь дургуй. Би төвчээрээ нөгөө гар мараа өргөх тийм юмдаа юу дургахгүй. Би өөрөө жоохон төвчээргүй. Тэр нь яадаг гэсэн үү? Гараа одоо өргөөд нэг 2-3 минут гэх юм. Тийм. Хөлн дээр ажил. Энэ нөгөө тэсвэр төвчээрийг нэмж байгаа юм тий? Тийм. Бид нар чинь нөгөө хөвгүүд чинь ингээд үзэг барайл ингээд зогсдог тэрнтэй адилхан гэсэн үг. Тийм. Нэг тамаагүй ингээд зогсоод байсан үстэй. Тийм юм байнга хэлэгдэг үү тий? Ерөн бараг Хэлгэнэ бас.
Хангорогийн хамгийн дөрөв. Адилхан уу. Тэгвэл хамгийн дуртай нь юу ямар хөө юм хэлэхгүй шилжтэй дуртай юу? Өөр. Би өөр хоёр алхамтай дуртай. Хоёр алхамд гэдэг чинь хүүхдэд тайлбарлаж өгөх юм бол Одоо юу гэх юм хоёр алхаад ингээд цацах. Тийм. Ингээ хоёр алхам гэдэг нь хоёр алхаал ингээ цацах хэлж байгаа. Тэг гурван алхам гэж үү? Гурван алхах юм бол харгуулах шүү. Тийм. Явал их чинь сайн мэдгүй шүү. Явал талан дээ. Тэгвэл хамгийн дуртай ингээ хийх юу вэ нөө? Уур чадвар эсвэл дуртай тийм амарлаг хийдэг болмоор байгаа юм. Та өөр тэр данк юм та. Тийм юм хийж чармаар байна. Тэгчихсэн л дээ. Би хэрэг тийм чаддаг байсан бол гоё шүү. Яг юу яг ямар нөгөө нэг скил чармаар одоо ямар нэг кросс татах ч юм уу тийм их үзүүлэлттэй бол илүү сайжруулах юм болохгүй бол. Яг тэгсэн адилхан. Үгүй адилхан биш бэ. Адилхан биш л байгаа даа. Хангорогийн үед Юу гоё эргэж иргээл давталж болоод салтай дээр нэг давтлаад хөө сурахыг хичээ сурж байгаа. Альтер үзнэ. Тэгтээ очиж үзэж чадах. Альтер үзнэ. Нөгөө нэг охтууд ер нь бол охтуудаас хамгийн скил сайтай тамирчин хэн байдаг вэ? Тайдын үед. Индраш. Нөгөө хитэн удаа дараал шидлээ сая 11 үү? 8 эсвэл дараалж оруулсан. Тийм л 11 гэж санаа. 9 илүү тийм. Тийм шидэгч болмоор байна уу? Эсвэл ингээд нөгөө илүү өөр скилийг яг ямар скилийг хамгийн гоё гэж боддог вэ гэж асуух гал. Тэгээд Би өөрөө залхист шидэлт хоёрыг л гоё гэж боддог. Шидэлтгүй бол жоохон. Тэрнээс шилээ юм ганганд өгөөр нэг тоглолтын өндөр хийдэг мэдээ тиймэрхүү скил бол нэг сонир биш гэж бодож байна. Нэг хэрэггүй байх. Нэг хэрэггүй гэж бодож. Айгуу 12 ингээд давтлал тийм. Багш нар нь ер нь тэгээд суулгацсан та нар бити хачаач юм хийж яагаад те зүгээр л урдах сагсаа сайн соргийн тэгж байна. Үгүй юу? За. Өөр сагсаа албатай, лигтэй албатай ярмаар байгаа зүйл байна уу? Багийнхныхаа талаар бас ярьж олно тий. Багийнхандаа хандаж ч юм уу эсвэл хамгийн талархаж явдаг юу багийн найз ч юм байх юм бол одоо ингэ хэдүүлээ ингэ сагс лигийнхаа яриг ингэ дуусгах гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ? Тийм. Наттай гар нээлттэй багийнхандаа бүгдэнд нь баярлаа. Хэдүүлээ зөндөө амжилт гаргая шүү энэ жил. Тэр адилхан дөө. Гоё. Хэдүүлээ одоо ингэ 3 хүн баамж ядаж 3 өөр хүн хэлүүлэх гоё юм биш үү? 3 өөр хүн бүгд Бүгд нь хэлмээр байна. За. тийм тэгээд Танай багийн хамгийн чухал бүгдээрээ л чухал байх л та тийм. Хамгийн сайн найз нь багийнхан тамирчид байна уу? Ангийнхан нөхдөд үү? Ер нь үеийнхэн ч бүгдээрээ л ямар нэг спорт хичээлдэг. Нөгөө одоо үед чинь манай үеийнхэн ингээд доошоо дээшээ ингээд зөндөө их тамирчид гараад ирсэн. Айгүй мундаг хүмүүс байгаа байхгүй. Тэгээд ер нь Бүгдээрээ л спорт хичээлдэг. спорт хөгжсөн одоо үед чинь. Зя манай охтод яг ярихгүй байгаа юм да. Охтын лигт ороод хичээлээ дуртай багш нар байдаг болохоор тэр хичээлдээ дуртай гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр хонгороо жишээлбэл юмж алхаж байгаа болохоор хими хичээл хамгийн чухал байдаг ч юм уу тий. Тэгэхээр дуртай багш байгаа болохоор химлээ дуртай байна уу? Эсвэл зорилгоч нь байгаа болохоор химлээ дуртай байдаг уу? хоёулаа. Багш нар нь ч гоё. Энэ дуртай багшийнхаа хичээл дуртай байх гэдэг ч тийм тийм хүн байдаг уу? Байгаас. За тэгвэл их чинь та гурвын гоё мөрөөдлөлтэй танилцъя гэж бодож байгаа амьсгахаа аваа тийм. Одоо юунаас ч ядаггүй
за энэ асуултыг дараа нь тавь. 10 жилийн дараа яг ямар хуу өндөрлөгт ч юм уу эсвэл ямар хуу октод олцсон байхыг хүсэж юм эсвэл зорилгоо бас ирж болно тийм. Би бол Монгол гэсэн өмсгөлтэйгөө дэлхийн давтан дээр медаль аваад зогсож байгаа. Би хүсэж. За. Хавра. Тэгээ өөрийн гэсэн имлэгтэй тэгээ шүдний болоод тэгээ хажуугаараа сагсаа ингээд тоглоод явах хүсэж. Дээдлийг тоглох юм уу? Тоглох байхаа. Яг тоглоны үстэй. Тоглох. Им ч үндэ амжих юм уу хажуу нь? Амжуул. Амжаа. За. Дээдлэх талаар нь гэж бодсон. Тэг тэрнээсээ ч дэшээ явж магадгүй гэл. Хэмжээвэл тэгэл болох байхаа л гэж бодсон. За өөр гай мөрөж за ингэ мэдээж амжилт ажил юуны карьерийн мэдээж өссөн байхсаа тэр юм хийгээ явж байгаа юм шүү дээ. Өөр бас яг ямар баймар. Найс нөхдөд хэлж ч юм уу эсвэл юу ч хийж болно тийм. Би яг тиймэрхүү байцсан баймар байна гэд зөв чөлөөтэй мөрөөдөл яг надад ийм юм байгаасаа найзууд маань ийм байгаасаа гэдэг ч юм уу тийм. Тэгж чөлөөтэй мөрөөдөл ямар. За эсвэл Монгол улс маань ингээ хөгжсөн байгаасаа эсвэл би ингээ бас орно иймэрхүү хийсэн байна гэдэг ч юм уу. Тэ? Тэгж ярил юу вэ? Эсвэл ингээ одоо байгаа нийгмийн асуудлыг ингэж өөрчлөөд ийм болгоцсон байвал гоё гэдэг ч юм уу те. Бидрээс шалтгааллахгүй. Гэтэ 10 жилийн дараа ийм болцсон байгаасаа гэж бодвол юу гэж болох вэ? Би бол утаагүй, хүчрхийлэхгүй Улаанбаатар байгаасаа гэж хүсэж байна. Адилхан дөр. Их бэгнхэн хариулах юм аа. Адилхан биш яхаа. Ямар нэг үе тэнгийн дээр ихтэй байхгүй бол ер нь үе тэнгийн дээр ихэл тийм мэдрэгдэж байна. ер нь бол тийм байхгүй. Манай сургууль байдаг байх гэж бодож байна. Аа, ер нь бити байгаасаа гэж бодож байна тийм. Манай өнгөрөө 10 жилийн дараа ямар Монгол улс маань ямар хөө болцсон байгаасаа гэж бодож байна. Хөгжил сайтай. Тийм л чинь. За нэг задарч өгдөгөө дээ. Гой чөлөөтэй ирээ явахтаа. За чөлөө цаг гэж чөлөө цаг ер нь гайгүй гардаг гэсэн юм чинь чөлөө цагаа ер нь юу хийж өнгөрөөх дуртай юм. Ер нь аль болох бэлтгэлээсээ хийгээд найзууд нөхдөдөө уулзаад гой байх хийлэгтэй. Аа. Багийнхаа уур амьсгалыг тэгэл сайжруулах гэж л юм. Окей. Одоо сагс хичээл хоёрыг хаяад чөлөө цагаар юу хийвэл гоё гэдэг. Гэхдээ найзтайгаа гоё уулзмаар. Тэгээ уулзаад ингээд гоё хийх гоё зүйлсүүдийг туршаа тийм хийх хүсдэг. Тэгвэл надад амар гоё асуулт энэ. Хэдүүлээ ямар ч алдаа гарахгүй заяа. Эсвэл хинч загнуулахгүй. Одоо ийм хийлийг хинч загнуулахгүй. Тэгээд алахгүй байх магадлал 100% гэх юм бол та шинэ юу туршиж үзмээр солиотой зүйл байж болно. Машин барьж үзмээр байна. Машин бариад хэд дээр хийсэн дахмаар юм. Дахих туртай юу? Ямар ч айлуу замнаар дрифт мөрийг хийж үзэл. Аа. Байж болох юм тийм. Эсвэл шууд дээдлийн багт орсон дээ нэг өдөр тоглоод. 10 он аваад эсвэл 20 он аваад 5 блок хийж мэгээл. Анаштай дамжуулт 10. Тэгэл гинт. Дээдлийн нэг өдөр тоглох боломж олдвол гоё юм шиг. Гоё. Тийм шүү. Би таагуурд гоё санаа өгөөд шүү. Юу хийж болох вэ? Би бол Арукагийн багтлаар. Amazon-да. Тийм. Хангара юу гэж бодчих. Одоо ингэж Дэлгүүр нүлэг. Хинт цагнахгүй гэх юм бол тэгээд дэлгүүр нүлэг шүү дээ. юу юм Дэлгүүр нүлэг. дэлгүүр нүлэг ямар дэлгүүр орох. Эмарт гоё юм шүү. За тэгвэл их чинь дээдлийг рүү орох уу? Дээдлийн за гоё дэмждэг баг яагаад дэмждэг болсон гэдэг талаасаа ярив. Ямар баг дэмждэг? Тэгээд яагаад дэмждэг болсон? Эрэгтэй эмэгтэй аль нь хийж болно? Ивс. Ивс. Эрэгтэй
нөгөө үлзий орших тэгээд нөгөө удирдлагын имиф явж байхад тэр үед нь ингээд яг тэр дээлийг үзчихсэн байхгүй. Тэгээд ямар гоё юм бэ гэд тэр баяг дэмжиж эхэлсэн байхгүй. Ер нь үлзий орших нөгөө нэг фэн байж агаад үзсэн гэсэн үг тийм. Тэгээд үлзий оршихаас эхлүүлээд тэгээд баяг дэмжиж эхэлж байгаа. Тоглолт болгоны үздэг. Тийм. Би болохоор сэлэнг бодносыг дэмждэг. Ананд өмнө жил хөлбөдөөс шүү дээ. Тэгээд сэлэнг боднос руу ороод тэгээд тэрнээс хойш ер нь дэмжиж байгаа. Бас хөлбөдөө дэмждэг. 2 баг дэмждэг юм. Тийм. Тална шүү дээ. Тийм болно. Хөлбөдөөг болохоор яагаад дэмжиж эхэлсэн бэ? Хөлбөд ер нь сайн бүхэн дээр сайн байдаг болох. Юу ч хэлэхгүй байна. Эмэгтэй багаас би Улаанбаатар Амзусыг дэмждэг. Ариука ихч, холын ихч. Ариука. Манай хонгороо дэмждэг баг байгаа юу? Дэмждэг баг эмэгтэйгээс Амзусыг дэмждэг. Эрэгтэйгээс нь хөлбөдийг дэмждэг. Барсаг хараал. Барсол тэг. Тэг гой холбдог. Тэгэл юм бүгд л мундаг дэмжиж. Тэгэл дэмжиж. Хөлбөдийг л юу дэмжижсэн дөө. Хацаг Слэм даг трэмш. Халцоо. Тэгсэн мөртлөө сэлэнгийн фэн байгаа. Та сэлэнгийнхний тэгвэл хамгийн мундаг тамирчин хин гэж бодчих. Ананды яг ямар ур чадвар нь гой санагддаг вэ? Илүү шидэгч юм бол тийм хаа. Бүгдээрээ л гой. Тэгвэл энэ жилийн имиж дээ тий 10 багийн финалд ямар 2 баг үлдэх бол? хөлбөд Бичээс. Nights тэгээд Apes 2. Night Apes 2 эсвэл сэлэн гарч ирэхгүй юм. Сэлэг гарахгүй. Яагаад боломжгүй гэж бодчих. Ер нь ойлголттой тоглож байгаа бол тэд нэр ингээд ер нь бүгд сайн тоглож байгаа юм. Жохон ойлголцохгүй байгаа болов уу гэж боддог байгаа шүү дээ. Тэгэхээр багийн амжилтад ойлголцол багаар ажиллах чухал гэдэг баг нэг хэлж байна тийм. За тэгвэл яагаад Apes хажин Apes finalд орно гэж бодчих. Ер нь бол тэгэл бүх зүйлсээрээ л ингээд бүх зүйлсэд нь байгаа товтлогч төв гээд ямар нэгэн импорт эднээс ч гэсэн гээд нэлийн сайн энэ жилдээ бол нэлийн сайн сонгоод ирсэн байсан. Тийм болохоор энэ жил финалдаа сайд гэж үзэж байгаа. Тийм өмнө жилүүдээр болохоор нөгөө финалдаагүй зүрлэг дээрээ унтсан болохоор энэ жил заавал финалдаа сайд гэж үзэж байгаа. Манай адилхан Nights хөлбөд хоёрыг финалдаас гэж үздэг. Хонгороо яах юм бол Тий хоёлаа. Тэгээд Night хөлбөд хоёр юу? Nights энэ жилийн өргөн айгүй хүчрхэг байгаа. Айгүй сайн. Тэгвэл хинэн гарч ирэх бол хин аврагшил. харин Би бол хөлбөдөө гэж бодчих. Nights. Хөлбөдийг гэж бодож байна уу эсвэл хүсэж байна уу? Хүсчих. Хонгороо Nights гэж бодож байна. Тий. Тэгвэл хэдүүлээ юу яах вэ? За дээдлийн одоо байгаа 10 багаас шилдэг 5 тамирчныг нэрлээд тэгтээ байрлал болгоноос гэсүгч тий. Байрлал болгоноор өөр гэсэн. Төв, давтлагч, хамгаалагч, холбогч гэдэг. Ер нь 5 байрлал дээрээ 5 хүнийг сонгоод нэг баг бүрдүүл гэмэл. Гарааны 5-ыг бүрдүүлээ зөө. Тэгээ эсвэл заавалчгүй тэр байрлал гэхгүйгээр 5 нэг шууд хэлээвч. За гэж бодоод тах юм. Би дүүг хариулж байгаа. Мөрөдлийн бага бүрдүүл хийдэлээ. Би тэгвэл Барса, Эрдэнэцэг. Тэгээд Аза. Үрчин Ананд. Өөр хэм байж болох уу? Нэг нь хэм байж болох. Угана. Металлын баяр тахлагч нь. Тэгээ минийх болохоор үлзий орших, тэгээ дуугнаа, тэгээ дүлгөөн, маргаад эрдэн цагт энэ тав. Эмэгтэй багаас ижүүлнэ. Эмэгтэй.
болроо нөгөө Амазонсын нөгөө өндөр. Тэгээ тэрийг Индра. Тэгээд нэг хийс Тийм. Багуудаас нэг юм уу? Яг нэг багаас хоёр ч орсон болно шүү дээ. Яг өөрийнхөө мөрөөдлийн магийг бүрдүүлэх яаж бүрдүүлэх вэ? алкогол гэл. Нэг багаас нэг хийс. Хамаагүй гинэ. Тэгвэл дандаа Амазонслах. Амазонслах юм. Яа тэгвэл дээдлийн тамирчтаас юм байна тийм. Яа тэгвэл өөр та ярмаар байгаа зүйл байна уу? Миний асуусаа гэж бодож байгаа татуу асуулт ч юм уу тийм. Эсвэл өөртөө үеийг төлөвлөд иймэрхүү юм өөртөө үеийнхнийг төлөвлөд эцэг эхчүүд юм уу багш нарт зориулж хандаж бидрийг ийм зүйлийг айлгаарай. Яа ийм зүйл дээр иймэрхүү асуудлууд гардаг шүү гэж хэлмээр байгаа юм. Яг өөр дээр чинь тохиолдсон асуудал биш гэж болно л та. Манай үеийнхний ийм асуудлууд байдаг. Тийм үед нь ингэж тасалж ивэл зүгээр идэг гэдэг ч юм уу. Одоо томчуудын ойлгодгүй. Гэхдээ та хэд байдаг тийм асуудал байдаг. Яг нь спортоор нөгөө хоолоо олж идэхгүй гэд жоох хичээл хаядах юм уу ямар нэгэн багш нартаа загнуулахаар жоохон тэгдэг. Ер нь хичээлэл та нар хоолоо олж идэнэ гэл. Та нар надад спорт орж юусэн явахгүй мохгүй гэл. Наа ч зүгээр л та нарын одоо сонирхож байгаа л зүйл утгагүй хаягдчихна гэл. Яг тэрийг л ойлгоод дэмжиж авах энэ сонирхож байгаа зүйлээ дэмжиж өгөөсэй л гэж. Шантарсан үед нь дэм болгоод босгоод ирэх юм уу? Тийм хөрмөө өсөд хүүхдүүдтэй эхэлж байгаарай л гэж үзье. Жишээлбэл ямар үед хамгийн их шантардаг вэ? Одоо зөвлөгтөөрөө хожигдоод хөвлийн төлөө үзэн штэ. Тэрэн дээр дахиад хөвлийн төлөө хожигдчихвол тэр үед нь ингээд дэмнээд босгоод ирээсэй л гэж үзсэн штэ. Мах бас зөвлөгтөөрөө хожигдоод дөрөвтөл захгүй. Тэгээд тэн дээр л жоохон эвгүй болсон ш. Яг ингэж дэмжих гэх юм бол яг яаж ямархуу дэмжлэг хамгийн хэрэгтэй гэдэг вэ? Жишээлбэл одоо сэтгэл санаагаар дэмжих ч юм уу эсвэл юу гэх чи чөлөө цаг их гаргаж өгөх хэрэгтэй гэдэг ч юм уу эсвэл ингэж хамт дэмжиж ээж аав нь нөгөө нэг тэмцээнийг нэрж үзэж биеэр ингэж хамт оролцох ч юм уу яг ямархуу дэмжлэг хамгийн хэрэгтэй гэдэг вэ? Ерөн ээж аав нар ирээд сэтгэлээр нас дэмжиж өгвөл тэмцээний гой үзээд манайхаас үздэг хүн гээд юм. Ээж аав нь нэрж үзэхгүй тэмцээн. Хайдаа нэг ирдэг. Медальцтай л энэ тоглолтыг ирдэг. тэгээд жоохон хаад. Тэгэхээр яг ингэж хүүхдүүдэд дэмжиж байгаа гэдгийг ингэж боддоор үзүүлээд хамт байгаад тиймэрхүү сэтгэлийн болон одоо хамт байх тэр нэг цаг хугацааг өнгөрүүлэх тиймэрхүү дэмжлэг хэрэгтэй байдаг бахны. Тэгэхээр хүүхдүүдийнхаа тэмцээнээр нь чухал тэмцээнээр нь ч биш ер нь боломж олбол бүх тэмцээнээр нь гоё үзээд бийжээл гоё байх юм шүү дээ. Хин ч аав ээжийг харсан ингээ муу тоглоомж явахгүй шүү дээ. Хамгийн сайнараа л хичээ. Тийм болохоор аав ээжийг ивж үзээрэй л гэж. За үеийнхнийхэн дунд тэгвэл ямар нэгэн асуудал байдаг. Үеийнхнээ ч юм уу эсвэл одоо анги дунд ч юм уу нэг та нарын үед бол бас юм харилцааны асуудал ч юм уу би ойлгохгүй байх ч юм уу эсвэл хөвгүүдтэй ч юм асуудал байдаг шүү дээ. Тиймэрхүү талаар нэлээд ярьж болох уу? Хөвгүүд эсвэл асуудал байхгүй юу? Яг нийлдэг хэдээрээ нийлээл бусдын нэг жидэг. Ялгарлан гадарх. Тийм юм байдаг гэж юу? Тэг байдаг. Ер нь маа сургуульд гэлтгүү бараг бүх сургуульд байдаг байх л та. Ганц хоёр хүүхэд ингээ ангидаа ингээ суугаал идэг та. Тэгээл идэг байхгүй. Тэр нь муухай санагддаг. Тэгэхээр та нар биш ч гэсэндээ тэгж одоо нэг гадарх байгаа хүүхдүүдийг харах тиймэрхүү асуудал имдэг санагддаг гэсэн үг. Тэр асуудал дээр гэхдээ хэдүүлээ ингэ нөгөө туслах боломжтой гэж бодож байна. Найзлах ч юм уу өөртөө боломжтой байхаа. Байхад тийм боломжтой. Тэр хүүхдүүд өөртөө ингэ өөрийгөө хайж байгаа юм шиг санагддаг. Эсвэл яг ингэ
би бинийгаа даган дураагаад тиймэрхүү үйлдэлүүд хийдэг болоо юу гэж бодож байна. Яавал тэр хүүхдүүдийг илүү тиймэрхүү мэдрэмж төрүүлэхгүй байх боломжтой юм. Тэр хэлсэн. Одоо ингэ гадуурхтаа байгаа хүүхдүүд байна гэдэг шүү дээ. Тэр таад яаж тусалж болно гэж бодож байна. Зөвхөн найзлаад нийлээл явах. Тиймэрхүү алхам хийж ирсэн үү? За, ястаа моног байна. Тийм таад чинь одоо саксны лигийн тамирч эзтэй. Тэгэхээр ангийнхандаа хамгийн мундаг одоо манлайлыг хөдөлж явах хэрэгтэй хүүхдүүд байхгүй юу? Тэгэхээр тиймэрхүү хүүхдүүд хэрэг ерөн тайрамчин байдаг бол найзлаад эсвэл спорттой ч гэсэндээ уруулаад авч болно шүү дээ, тийм тийээсэй гэж хүсэж байна. За өөр сүүлийн ангад шилэтэй асуултуудыг асуумаар байна. За найз залуутай юу? Найз үүдтэй юу? Үүдийн талаар ярил та. Үерхэд үзсэн үү? Үзсэн. Анхны үерхлүүд нь ямар байсан? Тэндээс юу мэдэрсэн, юу сорсон гэдэг ч юм уу? Тэр туршлагаасаа. Мэдгүй. Юу болоод байгаа юм чи мэдгүй тэгээ салцсан уу? Тий, нэг удаа гахаараа залхмаар л идэв. Яхаараа Залхацсан гинэ. Юунаас нь залхсан өдөр болгоо ингэ завгүй ах чаваалзээ гээл. Тийм. Ер нь л үнэхээр хичээдэг юм уу шүүлцгээ. Тий. Ер нь идэв ш. Үеийнх нь ингээд шаалаад байдаг гэж үү? Үгүй. Нөө нэг харахаар хичээдэг. Ер нь. Адилхан гурлаа яг адилхан. Ер нь л нэг тийм л ах та. Одоохон үехэд ими ахаа гэж үү? Тий. За тэгвэл хичээхэн асуултууд бол ингээд дуусж байна. Тэгээд ангийнхандаа эсвэл багийнхандаа хандаад сүүлийн мөчид юу гэж хэлмээр байна. Тэ? Эсвэл нэг эсрэг багийнхаа найзуудтай тэ хандаж удахгүй удирдлагын тоглолтод эхлэх чинь бид нар бэлэн байх шүү гэдэг ч юм уу тэ юу хэлмээр та гуравт үлдээ. Ангийнхантаа бол нөө тий нөгөө ингээ хичээ тэмцэнтэй ингээ хичээлээд ингээд чөлөө аваа явна штэ. Тэгэхээр ингээ амар гоё ингээд нав байхгүй орсон хичээл ингээ зургийг явуулаад ингээ тусалдаг. Тэгээ амар баярлалтай л хичээлээд ангийнхантаа. Бүгд бүрхий ингээ зүрх гаргаар камерлоо. Тэм мондөг тусалт юм шүү дээ тийм. Хичээлдээ амжихгүй үед зургийг аваад орсон хичээлийг хэлж өгдөг бахана шүү дээ. Сайн найзтай, сайн ангийнхантай юм байна. Би болохоор багийнхандаа энэ жил зөндөө амжилт гаргаад дүүрэх энэ жил болох UB-тай авраг аваад хэдүүлээ 32 багтны шалган шүү гэж хэлээ. Сайн лигтэй. Сайн лигээс авраг шүү. Манайхан болохоор энэ жил бэлтгэлийн төлхүүлгээс л гэж хүсэж байна. Заавал амжилт хүсээд дэлгүүр яг өөрсдийнхөө тоглож чадах чинь нэг ирэл тоглоод хойцоо хүснэ л тэр болохоор яг тоглож байхдаа битэж гинтггүй л тоглоорой гэж хүсэж байна. Манай бас нэг багийн хүүхэд нөгөө нэг биеийн муудаад тоглолтод оролцохгүй байна. За. Хэцүү. Тэр ахгүй тэгэл 11 үл ингээл тоглож байгаа. Найсаа хандаад үг хэлэх юм уу? Хордыг гэрээ. Тэгээд буцаад хүрээд ирээрэй л гэж гэрээ гэл. За үеийнхандаа хандаж гоё уриалга хэлье гэдэг юм. Эрдэмтэй, эрчтэй, эрүүл байх юм л тийм ээ. Ерөн саксаар спортоор хичээлснээ нээлттэй хүрээллээ тэлж төвчээр төвчээртэй болж хүмүүжлтэй болдог шүү хүмүүстэй цагийн өөр зөв зохицуулдаг. Тийм болохоор спортоор хичээлээрэй л гэж үзье да. Ерөн эрүүл биетэй болохыг бас спортоор хичээлээрэй гэж. Яа за 3 охиндоо өдөр ирж чөлөөтэй ярилцсан баярлалаа. Тэгээд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Спортоор ч гэсэндээ бэртэл гэмтэлгүй амжилтыг үзүүлээрэй гэж хүсье. За энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Тэгээд камерлаа бүгд хат зэрэг баяртай гэж. Баяртай.